Сайн байцгаана уу? Ану байна. Тэгээд та бүхэнтэйгээ шинэхэн влогоор уулзах байгаадаа баяртай байна. Тэгээд 4 сарын дараа дахиад влог хийлээ. Тэгээд энэхүү влогороо би сүүлд авсан юмнуудынхаа unboxing бичлэгийг та бүхэнтэйгээ хамт хийгээд зарим зүйлсүүдээ бас ингээд хэрэглэж үзсэн байгаа. Тэгээд хэрэглэсэн сэтгэл ревювээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдлээ. Өөрөө бас иймэрхүү бичлэг үзэх маш дуртай болохоор та бүхэнд ч гэсэн сонирхолтой санагдах болов гэж бодсон. За тэгээд бичлэгтээ татам хариул. Хамгийн эхлээд болохоор би Оливиангаас авсан бүтээгдэхүүнүүдээ та бүхэнтэйгээ хамт unboxing хийх гэж бодлоо. Periperaгийн palette байгаа. Өмнөх миний makeup бичлэгийг үзсэн бол би бас нэг юм 4 өнгөтэй palette хэрэгэлдэг байсан. Тэгээд тэр palette харин саяхан нэг хоногийн өмнө алга болгоод тэр мань одоо л дуусаагүй байгаа байсан үг нь. Тэгээд алга болгоод тэгээд нүдний тэнэг болчиход байсан болохоор энийг авсан байгаа. Би ер нь бол ийм нүдний тэн, ер нь нүүр будагийн хэрэгслүүд ийм жижигхэн савлгаатай байвал зүгээр юм шиг санагддаг. Тэгээд ийм олон өнгийн палетууд жишээлбэл ингээл яг үүндээ хэрэгэлдэггүй байхгүй юу? Бид нэр огтуд ер нь бол те өхний одоо 2 өнг 3 өнгийн л ашигладаг хэрнээсээ ингээд ер нь бүгдийг нь бол ашиглаж чаддаггүй. Тэгээд энэ бол хамгийн таалагдсан өнгө нь бол энэ нэг юм оранж юм шиг ийм ягаан чимшиг өнгө байгаа. Энэ өнгөөр би ер нь бол амар гоё бодолт хийхийг хүсэж байгаа. Өмнөх миний энэ палет болохоор Романдих байсан. Одоо болохоор би Peripera-гийнхыг авч үзсэн. Тэгээд энэ болохоор саагүй, өмнөхөөс ялгаатай нь болохоор саагүй. Гэхдээ яг надад тусдаа саа байгаа Романд. Тэгээд энэ ингээд энэ чинь юм түгжээтэй байдаг. Энэ нь надад ер нь хамгийн их таалагддаг. Тэгээд эхнийх бол энэ байна. Дараагийнх нь болохоор Anova-гийн ийм мицеллер ус байгаа. Тэгээд би өмнө нь болохоор дандаа Garnier-ийн мицеллер усыг ашигладаг байсан. Тэгээд манай найз надад тэгжсэн аахгүй. Ер нь ийм хямдхан мицеллер уснууд айгуу дэмий эдэн шүү. Дотроо ийм алкохолны агуулмжгүй гэж бичсэн байдаг ч гэсэнтэй алкохол орсон байдаг. Тийм болохоор арьсыг хөшрүүлдэг нэг жоохон сэвтэй ярьсан. Тэгээд за ер нь ингээд би ингээд арчиг болгонд айгуу юм жоохон сэвтэй санагдаад хөшрүүлж байгаа хта гэж бодоод тэгээд за ядаж арай өөрийг хэрэглээд үзье гэд энэ мицеллер усыг авсан байгаа. За дараагийнх нь болохоор moisture oil. Энийг болохоор би өмнө нь бас хэрэглэж байсан. Тийм болохоор ер нь их амар эргэлзгүйгээр шууд авсан. Чиг шүлэг тос хайж байгаа бол энэ тосыг зүгээр эргэлзээгүйгээр ав гэж хэлье. Ялангуяа хуурай энгийн арьстай бол тийм хит хуурай биш хэрнээ нэг хит зүгээр энгийн тэгсэр нэг жоох хуурай шиг хандлагатай байдаг тослог биш төрлийн арьстай байхгүй юу би. Тэгээд яг тийм арьсанд бол энэ хамгийн тохиромжтой юм шиг санагддаг. Glowy and smooth гэдэг үг тохиромжтой. Энэ болохоор хонуулдаг маск. Өмнө нь болохоор би энэ маскыг ер нь хэрэглэдэг байсан. Тэгээд надад болохоор нэг тийм not bad хэрнээ not good санагдаад байсан байхгүй юу. Тэгээд энэ маскыг хэрэглэж үзье гэж бодсон. Хонуулдаг маск тэгээд надад бол худалдааны зөвлөгч нь хэлэхдээ энэ бол бүр үнэхээр гоё, бүр амар glowy болгодог гэдгсэн. Тэгээд энийг хэрэглэж үзсэн сэтгэлээс та бүхэнтэйгээ хуваалцнаа. За дараагийнх нь болохоор витамин байгаа. Уудаг арьсны витамин. Одоо хавар болж байгаа болохоор ингээд нэг бол наран шараал, нэг бол бүр аимштай салхи гараал тэгэл ингээл тоосмос бужигнаал ер нь л айгүй арьсанд айгүй хэцүү байгаад байдаг. Зөвхөн гаднаасаа ингээд биш дотроосоо бас витамин ууж үзье гэж бодоод витамин С-тэй арьс цайруулах, жигд толгор болгох юм үйлчилгээтэй 30 хоногийн хэрэглээтэй ийм уудаг витамин байлаа. Тэгээд энэ ер нь бол зөвхөн одоо нүүрний арьс гэлтгүй ингээ биеийн арьсыг тэр чигт нь ер нь бол айгуу тийм glowy болгодог гэж надад хэлсэн. Дараагийнх нь энэ Essence de Pet-ага. Тэгээд тайвшруулах үйлчилгээтэй антиоксиданттай гэсэн. Тэгээд энийг зүгээр хямдарсан байхаар авсан юм аа. Зүгээр нэг юм доторх нь юм гоё. Эмгой астай. Нийл ус. Ийм бөөрийн хэлбэртэй ийм түүнэр байдаг гэсэн. Тэгээд яг хөө зүгээр хямдарсан байсан болохоор нь авч үзье гэж бодоод надад угаасаа ийм яаж ч нэг юм чигшил амар хэрэгтэй байгаа юм шиг санагдаад байхгүй. Чигшилтэй байж ийм амар гоё glowy харагдахыг хүсэж байгаа би арьсаа. Тэгээд энийг авсан байгаа.
тэрийн керамик milk ampoule гэж байгаа байхгүй юу? Би өмнө нь болохоор витамин Cтэй серум тэгээд хамрны нөхцөлд би хамран дээр ер нь бол нөхцөлттэй. Тэгээд хамрны нөхцөлд даардаг тийм эссенц серумтай хамт ер нь ингээд 2 серум хэрэгэлдэг байсан. Тэгээ хоёлаа надад нэг жоохон шингэндээ байгаа юм шиг санагдаад тэгээд би жоохон өвтгөн бүтэцтэй ампул хэрэглэж үзье гэж бодоод энийг авсан байгаа. Анхнаасаа ампул сонирхож явж исэн. Тэгсэн чинь энийг надад зөвлөсөн байхгүй юу? Тэгээд тэгэхээр би ингээд тэрих байсан. Тэгээд тэрих болохоор надаа ингээд би шууд ингээд жоохон игнор хийгээд тэр юм авахгүй гэж бодчихсон. Яагаад гэхээр яагаад ч миний тэр гэдэг брэндтэй танилцчихсан түүх бол TikTok-ийн Newsfeed гэсэн юм аа. Тэрийн улаан кушн гэдэг штэ. Тэр кушныг ингээд TikTok хэрэглэгчд нь ингээд амар муу, ингээд амар пата гаргадаг, ингээд арьс эмзэг шүүлдэг, гэсэн хамгийн муу юу куршн эдэр гэдэг тэгээд өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээд тиймэрхүү юмнууд нилээд удаа ингээд скроллдод үзсэн. Тэгээд би за энэ тэрстэй тийм юм байна да гэж бодсон байсан. Тэгээд яг тэр сэтгэлдээрээ яг энийг амар игнордож хамгийн сүүлд нь яг энүүн дээрээ л тогтсон. Тэгээд яагаад вэ гэхээр надаа нэг юм бүтцэн яг миний хайж исэн бүтэц яг хүн байсан байхгүй юу? Нэг юм амар юм смут хэрнээ өтгөн. Яг энэ бүтцэн надад бүр амар таалагдаад тэгээ түрхэлт нь надад бас амар таалагдаад тэгэл за авчи гэд бодсон. Тэгээ өнөөдөр бас хэрэглэж үзнэ. Эднийг би ерөөсөө аль нь ч хэрэглэж үзээгүй байгаа шүү нэрээ. За дараагийнх нь болохоор lip oil ага уруул чимчгнүүлдэг. Тэгээд berry juicy plus юм уу та баг. Тэгээд нэлээд амар уруул чимчгнүүлдэг нэлээд тестерийг би хэрэглэж үзээд TikTok-оос бас харсан. Лонс юм уу Япон юм болоо сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ өнгө нь бүр амар гоё нэг юм цусан улаан заяа. Цусан. Тэгээ яагаад ийм амар гала цусан улаан өнгө авсан бэ гэж бодож байгаа бол ер нь бол сүүлийн үед нэг иймэрхүү класс амар сонирхоод байгаа. Яг нэг юм амар dark хэрнээсээ нэг юм гоё шууд түрхэхэд шууд чимчгнэх мэдрэмж нь амар хүчтэй юм билээ. Нэг юм цусаа улаан өнгө уруулын будагтай болоё гэж бодоод авсан байгаа. Гэхдээ нэг будаг шуухнууд бол ерөөдөө амар юм минимал гэдэг. Би ингээд босод октод шиг амар олон куршник зүгээр ингээл 10-20-аар цуглуулаад уруулын бодонуудыг 50-60-аар цуглуулад байдаг хүн биш, нэг гарын 10%-нд багтахаар л уруулын бодогтай хүн. Тэгээд надаа ер нь дандаа улаан ягаан оранж өнгөний уруулан бодог байсан. Тэгээд нэг тусан бор улаан ийм цус нүж шиг нэг ийм бодогтой болгох байсан юм. Дараагийнх нь болохоор amusing cushion авсан байгаа. За тэгээд миний foundation дуусаад өмнө нь миний makeup бичлэг дээр бол би wake making foundation-ыг хэрэглэдэг байсан. Тэгээд тэр маань дууссан, саяхан дуусаад тэгээд cushion за тэгээд дахиад foundation авах уу cushion авах уу гэж удаа. За өмнө нь cushion хэрэглэж үзээгүй юм чи юу ч гэсэн хэрэглээд үзье гэж бодсон. Тэгээд надад бол яг үүндээ cushion хэрэглэж ийсэн туршлага бол айгу байхгүй, бараг байхгүй. Бараг cushion амьдралаа хэрэглэж үзээгүй гэж хэлж болно. Тэгээ яг хоо зөвөр хэрэглээд үзье гэж бодоо. Тэгээд ингээд авч явахад савлгаан ч гэсэн амар юм супер минимал нэг юм амар тийм цэвэрхэн мэдрэмж төрүүлдэг юм шиг санагдаад. Тэгээд маш олон cushion-ы сонголтууд байгаа шүү дээ. Тэгээд яагаад би энэ cushion-ыг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт миний дуртай idol Wonyoung энэ Amuse гэдэг брендийн нүүр царайнд болж ажилладаг. Тэгээд тийм болохоор надад нэгдүгээрт миний сонирхлыг татсан. Хоёрдугаар гэх юм бол vegan гэж байгаа юм. Vegan бүтээгдэхүүн, гуравдугаарт арьс арчилгаа болон makeup-ыг хослуулсан бүтээгдэхүүн. Ер нь skin care-тэй гэсэн үг. Савлгаан тэтэст хөөх юм. Ёо тэгтээ би cushion таасандаа маш их баяртай байна. Би өөр нь олвол ингээд будаг шуунх яг makeup-ын бүтээгдэхүүн авахтай савлгаанд нь болж амар их авдаг. Korean makeup бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ л ер нь юм
давгүй байдаг байхгүй юу? Насаал бүгдээрээ л давгүй юм чинь би зүгээр савлгаанд нь болон өөрт таалагдсан савлгаатайгаа авна гэж боддог. Skin care-ийн бүтээгдэхүүнүүд бол яг угаасаа ингээд өглөө гэртээ арьсарчлагаагаа хийгээд орой гэртээ арьсарчлагаагаа хийж болох нэг авч явах шаардлагагүй. Мейкапын бүтээгдэхүүнүүд чинь жишээлбэл би ингээд кошланга дотроо байнга ингээд авч явж байгаа шүү дээ. Тийм болохоор нэгдүгээрт ийм авсаархан байх хэрэгтэй гэдэг шаардлагыг би тавьдаг. Ямарваа нэгэн худалдаа авалт хийхдээ авсаархан байх хэрэгтэй. Хоёрдугаарт амар хөөрхөн савлгаатай байвал надад амар таалагддаг. Ийм нэг юм игдүүтэй. Тэгээд тэр одоо ингээд бодоо шугаа хараад би өөрөө тэрнээсээ амар кайф аваад ямар хөөрхөн юм бэ гэж бодоод тэрнээсээ өөрөө амар кайф авдаг төрлийн хүн болохоор надад бол савлгаа амар чухал гэдэг шүү. Яй. Оливиангаас авсан юмнууд бол ингээд дуусчлаа. Эжин бивригээс болохоор би энийг авсан. Strawberry-тэй сүүтэй body cleanser. Энэ юу нь бол TikTok дээр бас амар нэлээд тренд болоод байсан. Тэгээд уг нь бол би юм body lotion-ыг авъя гэж бодож очсон байхгүй юу. Тэгсэн чинь body lotion нь дууссан гэд. Тэгээд танаа бусад салбарууд дээр байгаа болов гэсэн чинь бусад салбарууд дээр байхгүй. Ер нь одоо хамгийн сүүлийн одоо энэ cleanser л үлдсэн байна гэд. Тэгээд яаж зүгээр авах гэж одоо за яаж cleanser-ыг авчий гэж бодоод cleanser-ыг авсан. Тэгээ энийг болохоор би бас нөгөө нэг Dove-ийн амартай body scrub-тай хамт оршуулж хэрэглээд авъя гэж бодоод бас судлаад үзсэн чинь Shangri-La-гийн good price дээр байгаа худалдаалагддаг гэд. Би тэгээ Shangri-La руу яваад good price руу очиод тэрийг авах гэж оцсон байхгүй юу. Тэгсэн чинь дууссан гэд. Тэгээд би бүр ингээд амар урам хугарсан. Ер нь энэ нь ч бүтлгүүтэй л нөгөө Love body scrub-ч байхгүй. Тэгэл нөгөө нэг тэр оригиналыгийн улаан серумтай хамт хэрэгэлдэж штэ. Олдохгүй, аль нь ч олдохгүй. Тэгээд би бүр ингээд амар сэтгэлээр унаад. Тэгээд шал хэрэггүй, ерөөс төлөвлөөгүй юмнууд авцсан саяны юмнуудыг. Тэгээд тэднийг ерөөсө авч чадаагүй. Тэгээд би энэ body lotion-ыг нь бол авахыг маш хүсэж байгаа. Тэгээд Dove-ийн анартай body scrub энэ тэнд байгаа бол бас хувь хүмүүс нь оруулж ирж байгаа бол яг хамгийн гол нь яг аль биесны яг оригинал нь тэггүй яг хуурамчнаас айгүй их байдаг гэсэн. Тэгээд тийм зүйлсүүдийг одоо тэр анартай body scrub-ыг худалдаалж байгаа хүмүүс байгаа бол над руу бичээрэй, бичээрэй би аавна шүү. Яа. За дараагийнх нь болохоор ийм нарны тус авсан юм. Танилцуулгатайгаа хамт ирсэн. Тэгээд хоёр төрөл байдаг юм билээ. Энэ хардаа ийм хоёр төрөл байдаг. Тэгээд би болохоор энэ цагаан төрлийг авсан. Тэгээд ер нь бол энэ нь илүү гоё юм. Энийг би тестерлэж үзсэн чинь энэ нь илүү гоё юм. Нэг юм чигшилтэй. Чигшил өгд юм бэлээ. Чигшил нэг юм чиглэг бүтэцтэй гэх юм уу? Гелэн чиглэг бүтэцтэй юм лээ. Гэтэ яг ингээд харьцуулаад үзэхээр нэг савлгаа нь бол яаж чижсэн энэ нь арай гоё харагдаж байгаа сте. Энэ нэг тийм хөгшинлэг санагдаж байна та нарт. Нэг тийм хөгшинлэг vibe. Надад өгөөдсөн болохоор надад энэ савлгаан таалагддаг болохоор би энийг нь авсан. Тэгээд энэ хоёр юугаараа ялгаатай юм бэ гэхээр энэ нь бол илүү усан бүтэцтэй, илүү сайн чиг өгдөг. Энэ бас гээлэн бүтэцтэй чиг өгдөгч гэсэндээ энийг борыгоо арай гүцэхгүй гэж хэлсэн. Энээсээ юугаараа ялгаатай вэ? Арсыг tone up болгодог юм эд шидтэй юм гэсэн. Тэг бүтцэн бүр амар гоё заяо. Хамгийн гол нь ингээд арсанд одоо ингээд нарны тосны нэг юм сул тал байдаг штэ. Ингээд будалтны доор мор түрх гэхээр барзаагаал ингээд зунгаарал дуулаал наалдаал тэгээл аюу хүнд мэдрэмж төрүүлээд идэв штэ. Тийм болохоор би ер нь нарны тос түрхийг яг үндэ амар дургу байхгүй юу. Тэг энэ болохоор тийм биш. Нэг юм амар гоё шингэн бүтцтэй. Үнэр нь нэг тийм гоё лаванда шиг үнэртэй. Амар гоё. Super nice. Амар нэмгэн түрхэгдэж байна. Tone up гэсэн чинь нэг амар tone up хийхгүй л энэ да тий. Бараг энэ нь арай илүү цагаан байгаа юм шиг. Дараагийнх нь болохоор таран үнэртэй ус авсан байгаа. За ямар үнэртэй ус авсан бэ гэхээр таран Tom Ford-ийн ийм cherryтэй үнэртэй ус авсан. Би өмнө нь болохоор ягаан шинэл төрхтэй гэсэн. Тэгээ ягаан шинэл маань болохоор нэг ийм гоё сэнгэнсэн нилон биш хэрнээ нэг юм цэцэглэг сэнгэнсэн үнэртэй штэ. Энэ болохоор эсэргээрээ амар юм чихэрлэг нилон үнэртэй. Тэгсээрнээ
тийм амар юм ядаргаа төрүүлэхээр юм жоохон хэцүү санагдахаар тийм нялуун бол биш. Яг 100% черри өнөртдөг. Тэг ингээд үнэрийг бодохоор миний type заяо. Яг миний type. Миний сонирхол. Тэгсээр ингээд савлгааг нь харахаар миний type биш байгаа даа байхгүй юу? Энэ болохоор нэг тийм амар elegant, classic, sexy харагдаж байгаа. Миний type-ны савлгаа мавлгаа чинь ер нь бол нэг энэ хавцаа штэ. Тэгэд энэ болохоор жоохон миний type биш. Нэг юм арай өөр төрлийн охтуудын type шиг харагдаж байгаа. Гэхдээ I don't care. Надад бол энэ үнэр нь таалагдж байгаа болохоор авсан. Тэгээд бас авах болсон шалтгаан гэх юм бол нөгөө Сонжия штэ. Би Сонжиягийн YouTube-ыг бас үзэх амар туртай. Тэгээд Сонжиягийн хамгийн туртай үнэртэй ус гэж нэрлсэн болохоор окей би авлаа гэж шийдсэн. Миний хамгийн хүсэж авсан зүйл байгаа. Юу вэ гэхээр Dior Backstage Glow Face Palette. За яагаад энэ үнгийн сонгосон бэ гэхээр одоо энэ өнгөөр нь флаша тавьчин, сүдрэ тавьчин, хайлайтер тавьчин, бронзо тавьчин гэдэг ингээд яг энэ дөрвөн өнгө бүр надад яг хэрэгтэй дөрвөн өнгө байгаа байхгүй юу? Яг энэ үнтэй адилхан энэ дөрвөн өнгөийг би өдөр тутамд алийг ч олгосгүйгээр бүр байнга хэрэглэв штэ. Яг тэрнтэй адилхан энэ дөрвөн өнгө дөрвөлээ надад амар хэрэгтэй байсан өнгө учраас би авсан. Дээрээс нь савлгаа нэг юм яг нэг юм гоё, яг миний type. Гаралт нь гэх юм бол ер нь Dior-ын бүтээгдэхүүнүүд нэг юм юу байдаг. Одоо жишээлбэл энэ үнтэй харьцуулж үзэх юм бол штэ. Энийг харьцуулж үзэх юм бол энэ бол ингээд шууд гаралтаараа бан гэдэг амар тод гардаг байхгүй юу? Яг энэ өнгөөрөө бан гэж гарна заяа. Тэгэхээр одоо энийг яг гаралтаар нь гаргаж байгаа болохоор ер нь бол уусгах шаардлага гарч байгаа штэ. Уусгаж одоо илүү ажиллагаатай болж ирж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт энэ болохоор шууд гаралтаараа гардаггүй. Шууд тийм уусгацсан хэлбрээрээ гардаг гэх юм уу? Тийм болохоор бам гэж хүснээрээ дарлаа бам гэж гарахад яг натуралаараа гардаг. Яг юм supernatural харагддаг. Тэгээд ийм өнгө байна. Энэ хараа. Энэ хоёр нь бол ялгаатай. Тэгээд ийм өнгө. Энэ дөрвөн өнгө нь бол заяа арьсан дээр бүр аим гоё харагддаг. Ерөөсөө юм хэтрүүлэхтэй биш. Тэгээд яг ширхэх гэн айгу нэмгэн болохоор надад бол амар таалагддаг байгаа. Энийг нь хаан тавих уу? Хэвээ ингээл сүудрээ тавьчих. Тэгснэ амар гоё гялалцсан. Яг ингээ оройс харах юм бол амар гоё гялалцдаг. За дараагийнх нь болохоор Charlotte Tilbury-гийн ийм powder, шахмал powder авсан байгаа. Өмнө нь би болохоор миний одоо makeup бичлэгийг үзсэн болвол би өмнө нь Heinz-ийн бүтээгдэхүүнийг powder-ыг ашиглаж байсан шүү дээ. Тэгээ Heinz-ийн powder маань жоохон ингээ нөгөө цоороод идэв шүү дээ, нөгөө бодог ингээл түрхсээр байгаа нэг цоорч эхэлдэж шүү дээ. Яг тэгж эхлээд тэгээд надад нэг жоохон аюу хэрэглэхээр нэг юм сэвтэй санагдаад байсан болохоор энийг авсан байгаа. Савлгаа нь бүр амар гоё заяа. Нэг тийм амар classic, elegant. Эний түрхэлт нь болохоор ямар бэ гэхээр айгүй нэмгэн, дээрэс нь яг нөгөө нэг миний тэр amusing cushion дээр яриад байсан шиг юм керамик гадаргуу үсгдэг. Ийм өөгүй керамик дан гэд керамик гадаргуу үсгдэг. Гэтэ одоо бол би энийг түрхээгүй байгаа. Дараагийнх нь болохоор дахиад Dior-ын бүтээгдэхүүн байгаа. За энийг болохоор би задлцсан. Unboxing алюршины хийсэн Dior-ын blush байгаа. Миний хамгийн хайртай blush-уудын маань энэ өнгөөрөө бан гэж шууд гардаг. Яг алмастер шиг өнгөтэй байгаас
Яг энэ палмастер шиг өнгөөрөө гардаггүй. Тэгээд өмгийн сонгохдоо бол би бас ерөөсөө эргэлзээгүй. Шууд л энэ өнгийг авна гэж шийдчихсэн. Тэгээ энэ дээр болохоор би амар эргэлдэжсэн байхгүй юу? Яг аль өнгийг авах вэ гэд харахаар ингээд нөгөө өнгнүүд нь тэр цэнхэр мэхэр цагаан ягаантай өнгнүүд надад амар гоё харагдаад идэг. Тэгээ яг ингээд түрхээд үзэнгүүт дөрүүлээ ингээд би сая энэ дээр ингэж үзүүлсэн штэ. Энэ шиг ингээд өөр төрлийн өнгнүүд биш нэг яг адилхан өнгийн цэнхэр өнгнөөс нь хөөх өнгнөөс нь ингээд гарангууд юм цагаан өнгөнсаа гарна. Цагаанаас нь гарангууд цагаан өнгөнсаа, ягаанаас нь дарахаар ягаан цагаан өнгөнсаа бүгдээрээ л цагаан өнгийн саа ингээ гараад идэг. За ийм адилхан дөрвөн өнгийн саатай болсноос өөр одоо түрхэлт нь илүү ийм сонирхолтой санагдсан учраас би энэ өнгийг ер нь бодож авсан. Dior-ийн ийм липстик байгаа. Энэ болохоор 2025 онд шинээр гарсан шинжлэгдсэн загвар нь. Тэгээд өнгө нь болохоор ийм cherry red өнгөтэй. Бас мөн адил яг энэ өнгөөрөө бан гэж гарахгүй уусалцтай гардаг. Гэтэ би одоо уруулаа бодсон байгаа болохоор бодмааргүй байна. Тэгээ ямар ч тач яг ингээд нэг юм амар уусалцтай гардаг. Тэгээд бас амар glowy хэрнээ яг gloss шиг юм juicy бол харагдахгүй. Гэтэ glowy. Энэ савлгаагаар би яг өөрийгөө илэрхийлнэ. Тэгээд надад савлгаа амар таалагдсан болохоор авсан. За тэгээд өөр юм үлдсэн болов? За энийг яг оруулахгүй байх уу. За би болохоор ийм утас авсан байгаа. Шинэ утас. Тэгээд одоо энэ өнгөрөө бичлэг хийж байна. Тэгээд энэ утсыг авахдаа тэгтээ амар санандгүй байлаар авсан. Манай найз нөгөө утас авъя гэд тэг надтай хамт явъя гэд хамт утас сонгоод өгөөч гэд. Тэгээд би за хамт утас авах юм ямар утас авах нь харъя гэж бодоод хамт явж исэн чинь маань найз энэ ягаан 16-гийн блүү өнгөний авсан байхгүй юу. Тэгээд ингээд яг матч ягаан өнгөтэй ягаан цэгэр хоёр өнгөний ингээд матч болгоод ингээд харагдуулгууд аим бүр төгс матч харагдаж байгаа байхгүй юу. Тийм болохоор за ягаан өнгөний авчвал амар гоё юм байна да. Би өөрөө угаасаа ер нь л ягаан өнгөнд дуртай юм хүн юм шиг байна. Тэгээд за ягаан өнгө авчвал гоё юм байна гэж бодоо. Тэгээд хамгийн гол нь уцаа зарсан бэ. Өөрийнхөө өмнөх утсыг өгөөд дээр нь 850,000 төгрөг нэмэл. Тэгээд шинэ утастай болсон байгаа. Ууг нь бол уцаа солино гэсэн бодол ерөөсөй байгаагүй байсан л да. Тэгээд тийм болсон. За тэгээд миний бичлэгийг үзсэнд та бүхэндээ баярлалаа. Тэгээд бүтээгдэхүүнүүдийн сэтгэлдлийг маань сонсмоор байвал инстаграмаар юм уу комент хэсэгт бичээрэй. Тэгээд үнний мэдээллийг бас чадвал хариулж чадна. Гэтэ би яг үндэ ингээд тэр нэг бүрчлэн үнийн сайн санахгүй байгаа болохоор хариулж чадах гэсэн мэдгүй байна. Зүгээр томьёолол хэлж байх гэж бодож байна. Тэгээ миний бичлэг үзэн та бүхэнд маш их баярлалаа. Тийм дээрэс нь дараагийн влог ямар хуу төрлийн влог байвал та нарт таалагдахаар байна. Бас сэтгэл хэсэгт бичээрэй. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.